14,897 гэсэн тоог задлж бичье. Өнгөөр солио биччихье. За 14,000 1 14,897 ингээд 14,897 задлая. За одоо хамгийн багаасаа ахуулаад орноор ялгая. 7 маань нэгтийн орон, нэгжийн орон, 9 маань 10-ын орон, 9, 10, 7 нэгж байгаа гэсэн үг. 8 маань 100-ын орон, таслын өмнө байгаа 4 маань 1000-ын орон, хамгийн сүүлийн нэг буюу хамгийн их 10,000-ын орон байгаа. Баруунаас 100 хүртэл нэгжийн орон, 10-ын орон, 100-ын орон, 1000-ын орон, 10,000-ын орон гэж ангилна. За одоо энийг бүр ойлгомжтойгоор задлаа биччихье. Хамгийн сүүлээс нь ахуулж задлаа биччихнэ. 7-оос эхэлжээ. 7 бол 7 нэгж. Буюу нөгөө утгаараа 7 гүрждэг нь 1 гэсэн үг юм аа. 10-ын оронд байгаа 9 маань 9 100-т бөгөөд мөн л нөгөө утгаараа 9-ийг гүрждэг нь 10 гэсэн үг юм аа. Гүрждэг нь 10. Одоо 100-ын оронд байгаа 8 маань 800-т бөгөөд нөгөөдгөөрөө 8-ыг 100 дахин үржүүлсэнтэй тэнцүү юм аа. 800. Одоо манай 4 буюу 1000-ын оронд байгаа 4 маань 4000-д бөгөөд нөгөө утгаараа 4-ийг үрждэг нь 1000 буюу 4000 гэсэн үг юм аа. За одоо нэгээ задлацгаая. Нэг маань 10,000-ийн оронд байгаа учраас 1 10,000-т буюу 1-ийг үрждэг нь 10,000. Тэнцүү 10,000 гэсэн үг юм. $10,000. 7 гүрждэг нь 1-ээ бодчихъя. 7 гүрждэг нь 1 тэнцүү 7. Ингээд 14,897 маань задарч бичигдсэн. Нийлүүлж бичсэн. 10,000 дээр нэмдэг нь 4,000. Нэмдэг нь 800. Нэмдэг нь 90 бичиж 90. Нэмдэг нь 7-оо бичнэ. Мөн эднэрийг өөр бичлэгээр бичиж олно. 1-ийг үрждэг нь 10,000. Нэмдэг нь 4-ийг үрждэг нь 1000. Нэмдэг нь 8-ыг үрждэг нь
100 нэмдэг нь 9-дээр 9-ийг үрждэг нь 10 нэмдэг нь 7. Ингээд манай өгөгдсөн тоо маань задарч гарч ирж байгаамаа.